Самбана цериндэшич. Энэгэ хусул доолун дуушат монодолуна. Хайшингэ дэна дон захягда хумба. Тухайн хилжугит таманатта. Амар вэнда хүндэтэй нятгайхэдэ. Энэгэ хусулгэн дон иха ханин түүхэтэй байха. Энэхэн дон хорят гарналлээ сана захягдахан дон. Хайшингэдэн дон бибушагэ шүүхэдэгөө. Энэ мөний оюутан байхада би бурят үнэн ош практика гардаг байгаа би багш нараа дэд хоргуулд бурят хэлбэшгээ факультетд хорхотарэ чигэдэл нэг үед сэрэн дөрмөдондагай булчрын чипов сэрэн донд камаев Георгий Дашвилов гэж бэр сугалдаг байгаа нэг бурят үнэнсо тэгэхэд би залуу хүн жирэнхэ практика гарахад нь Георгий Дашвилов дэ намайг их яадаг байгаа хэн ахтан зам байгаа тэгээд намайга их хөршөөхө яадаг үргэдэг байгаа тэгээд Георгий Дашвилов нэтэгэд хүндөөшөндө дайралдаад нахаваршон тэгэхэд тэрнээ хөвөлдөн зинит лупсануна гэдэг наханы нөхрийн хамын ятгай хүн намда нэг дэшин Георгий хатнашны ном гэд намда өгөө тэгэхэд тэр ном сахан нэг юм хараарэ гэд хөтөн тэрл би нэгэд гэтээ шот тэр номын нэгэд хоёр дэш нэгэд нэхэдэрмний энэгээ хөслөгөн дуунаа шүлэг дээр гаршаа энэгээ хөслөгөө шүлэг байгаа тэр шүлгийг хараад тэр дараа хуугаад би гитар бариад туршаад нь тэр дараа дом би бошоо тэгээд их ямар хонин гэжтэй гэж ханаа би гэдэг энд нэгдэн тэр үсэн юм хуудан дээр юм тийм шүлэг байгаа тэгээд тэр дараа нэг л 5 минутаас тийм дом би болоод тэгээд ягаан би хагаан харагийн конкурс болох байгаа фестиваль тэгэхэд лага хатан ятгаа хэзэн амига басган Светлана Мосрова гэдэг намаа нэгэд өөр ихэд би тэрхэн дуусан тэр дараа өгөөд тэгээд фонограмм юм хөдөөд Виктор Молдаев фонограмм хэм байна гэд Светлана Мосрова яхал амдалтай ханарын хавада цагаан харах фестивальд тэгээд тэр үед нь эрдэнэ бассах найзмны тэр дуурж байхын харлыг шадлаа хэдий үедээ юм фонограмм аванхай сэтэ тэр доо юм нэгэн төмөдөн гэтэн дуурж байгаа тэгээд энэ дун тэгээд тараа хөнөттэй тэгээд би өөрөө тэр фонограммдар нь хөлдөн дуулаа би энэ тэр газар нутта тэгээд нэг дэшин хэдий жил болон хайна бурят театрын тайзан дээр би өөрөө дуулж байгаа би тэгэхэд Дандар Жапович Батлуев байгаль театрын хөтөлбөрлөгч игээл манай бурятын их мэдээж хүн намха энэхэн дуусны хинэ думбэхэд би төсөөгөө би үгэн Георгий Дашвилов гэхэд энэ дуугаан манд түгэжтэй гэхэд дабагтэй гэд би бүхэд тэр өгөө би тэгэхэд жаргал санав дуудуулаад тэр дуу юмне бахал цагаан харын фестивальд игээл түрүүн Паттансовка тэйгээр дуулаахан тэрнээ уртаа манай бурятууд Паттансовка гэж болоо юм байдаг байгаагүй тэгэхэд жаргал жалтанов тэр байгаль театрынга Бадмосэсэг бойс хүүд тэгж гарраа тэр дуу их хөшүүтэйгээр согтойгоор юм түргэн гоёор дуулхан байна. Тэгээд тэр дүмнээ тэр хоёр дэшээ волна гэж шавта түрэн батсах свет хоёр дуулаа хөлдөн жаргал ондре фонограмм юмны хондоо болоо маягийн ондоо болоо тэгээд тэрнээ хөлд чигээр дуулдад тахар байтра гэнтэ гурван жилээ хан болногоо энэ бурят улсэмнэ республикэмнэ зүүн жилээ баярта гэнтэ шаганан гэвни би холхон яваа гэнтэ энэгээ хөсөл дуулдаж байна гэхэд фонограмм нь ондоо хөвөртэй би аяар тэр площадь Бантаровын тэндээ хангааталда ямар дуу хинин бадсухай хоолой биш эрдэнийн хоолой биш л да хин дуулна гэжтэй гэдэл хөлдөн гэнтэ мэдэн гэвни интернет дээр гарах дээр Валико Гаспарян дуулж байгаа. Тэгэхээр тэр нэг
фонограммын бүргой болған шинге байгаадла. Гэт хөлдөн бүтгэд нь алгуу Егоров ана фонограмма хэм байна. Гэт хөлдөн эдний басах найрам нэгэнтэй. Энэ дум нэгэнтэй Гаспарян дуулж байна. Би дуулдаг хамнаа гэдэл. Гэт дуулж л хэн ч болиг юм гэдэл. Дуу миний дуу юм не Гаспарян дуулж юмна гэнэ. Гэт баа дуулж та гэнэ. Шат алгой тэ хөрлөд тэр фонограммын шоныг дандаа болгоод бүр яал гоё болгоод нэгэд эдний дуулж ихлээ нэгэд энэ алгой их гоёр хэм байгаа гэж би хэлэх байна винд өгөхөд под 90-ие годы тэр эстрада шингэр эд гоёр хэхэд тэр хатархад бүр гоё болоо тэр гоёл болоо да тэгэхэд Гаспаряны дуулахад тэр гоё болоод тэгээд эдний бахал тэгээд дуулаад л энэ хоёулаа гэж энэ дуу бүрийг тараага энэ нэг гурав дахь волна болно юм тэгээд тэрний хөлд Димита Юрова гэдэг мөний дундий дуулдаг залуухан басган агнитхай басган энэ дуу фонограммаар булаанов гэдэг хүн манай институт культурд хөдөлдөг хүн Димит нэхэн дуу Димит төрөн нэхэн дууе гитард дуулсан байгаа. Гитард дуулж байхад би ямар гоё дуулна гэжтэйг ханж байтны тэр булаанов нэхэнд Димит энэ фонограммаа бүлүүгөө энэ дуу энэ фонограмма намд байна нэр дуулж гэд тэгээд тэр нь баа ханьерхалтай болоод залуушулай маягтай болоод өгөө. Тэгээд тэрний хөлд Ксения Воронина гэдэг баа хүний Серебряный лебедь гэх конкурсд нянганда хаваадан басган орд басган барганы басган энэ басган баа фонограмм хөллөд баа нэг ондогор баа мөнөө стил гэхэд современный стил тиймэр гоё дуулсан байна. Тэгээд энэ мөнөө хөлөйд энэ гай хөсөлдөмне төрөвшин дөрнө дутуугийн популярна хондонд орд байна юм. Тэгээд мөнөө хаяхан Америкны тагаар эрдний найрам ирэхдээрээ эрдний басах ирэхдээрээ энэ баха бүхий 6-7 хатнуудтай ингээд дуулаа тэгээд энэ бүхий тэл энэ гай хөсөл дуулаад та ингээд хүн олон байхад энэ дэр хүү хатарна хүхинэ это горна ханна энэ камфая ханна тэгээд ана хатане мне Георгий Дашибыловой угдэр им Зинидл санамна хананган нөхөрт зариултан амди хүнд байхад гэж хананган нөхөрт зариулхан шүлгийн ийгж дум бол хандан ийм ийгж олонд тарханд би их баяртай би ийм оноо вариатем нэгэл ирит лирик поэт байгаа. Тэгээд энэ миний ханам нөхрөө талаар баха төрөлж болох гэж хэлдэг байгаа. Энэ хүн ингээд гархан дууны ийгж тарры байна би их баяртай би. Тэгээд хөө нэхэн энэ гай хөсөлгөн шүлэг байх дээр нь манай бурят чатраа зүрхшин агын ятхай басхан сорнгон жаргал ба их гоёр хүнээ уярмаар бархирмаар тийм гоёр өмсдөг байгаа. Тэгээд энэ анханаал ийгж гоёр хүнээс ичгэлээ бишгтэй юмны сүлэг бүхэнд хөгжим бүхэндөө ямар дараа зурхан зурагтар өөрийн хүнээс ичгэл байдаг. Тэр сичгэл үгээр нэг чигдгээд шоохон сүлэг үгүй мэддэг би. Энэ минь чигдгээд шоохон юм гэж нэг 5-6 өшвөн шаа гоё сичгэлээ бишин сүлгийн тэр арай мэдээж орон дашаалсан сүлгөө дутуугийн бүр гоё бүр сичгэлтэй байхад болох гэж би хандаг гэж гэдэг. Юм гэж хүс сичгэлтэй байх яатай сичгэлтэй бүхий сичгэлээрээ дашаалсан сүлгийн би тэр бүхий ханхаатаа нэг намда дээр юм ханхайм баха тэр хөгжмөгтөө тэр хөгжмийн тэгээд яваад л игээд дуун таашаа явна гэж би ханна би тэгээд хөө шагнал байгти өнөхөр нэхэн дууе хөө залуушул дуулах гэж би ханна бинд бүхэд олон залуушулд би алдууын заадаг би эртний батсухны тэр харван хөнөөх гэж өгөө харван хөнөөх гэдэг утгад нь заримлан тэрнийг 10 хүнэг бороо болгоочаад тэгэхэд нь 10 хоног бороо болгооч энэ зарим
10 хоног саварр байхын бараа шо нэгэда дүвтэй 10 хоног саварр болох 10 хүнэг бороо байдаггүй 20 хүнэг бороо байхгүй юм ба. Тэгэхээр нэгэда бороо болно гунуудын тэдний шаханч байхын хэрэг тэгээд олон залуусул мөн гитар бариад мод болоо юм гэнэ үхэн интернетээр дүүрэн гитар барихан басгадууд энэгээ хөсөл дуунна тэгээд цаашдаа шигээд л энэ дуунны яврал байх болтой гэж яханах байна шаганагтай өнөө бүхэн хөгжмөө платформнууд дээр Apple Music, Yandex Music хамаг юмнууд дээр хүн дуунууд гаргах хэлээ. Шахамжил байгаартай их дээрээ шүлгэн автор манай буряатай элитэ лирик поэт Георгий Дашвиловия хотто ханж байгаартай.